Монголын YouTube-ийн түүхэнд анх удаа 1 сая дагагчтай болж фэнүүдийнхаа дунд жинхэнэ домог болсон контент бүтээгч дэлгүүр нь нэгдсэн өдрөө бүх бараан зарагдад дуусан рекординг эзэн Grimix буюу Ганбаяр Монголын сошиал орчинд хамгийн нөлөө бүхий хамгийн их үзэлттэй контент бүтээгч хүүхэд залуучуудын хамгийн хайртай хамгийн дотны найз хамгийн их хань болдог хүн буюу Чами буюу Чамиртыг тасалсан. Гайхалтай маш хооны урилгыг авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Тэгээд бас ходоос урилга өгж тэгээд тэрийг маань одоо хурж ирсэж одоо хүлээж авсанд маш их баярлалаа. Бас гайхуулах юмтай хүмүүс юм өө. Флекстэй л ороод ирлээ. Алт мөнгөн янз бүрийн одоо юмнуудаа бариад. Урилга бол үнэхээр гинтийн байсан. Би яг гадаадд байж таарад тэгээд централ тимийнхэн надруу холбогдоод чи ингээ яаралтай хүрээд ирээчээ. Чиний ирж очих тикетийг дааяа. Тийм шүү. Тэгээд хүрээд ирээчээ гээд яг өчтөр ирсэн. Одоо Tonight Show-нд орчоод буцаад явна. Тэгээд Grimix руу залгаад хэлсэн чинь би бас гадаадд байж яахгүй яаваа. Харин тийм. Өнгөө даалгуулаад ирсэн гэх тэнгуэл жоохон атаархаад тэгээд дааж би нөө гэртээ онтой байжсэн болохоор тэгээд заа цэцэг өөрөө тэгээд хүрээд ирсэн. Бензинийхаа мөнгө өгдөг гэж юу? Ядаж одоо энэ зогсоолоос гаргана нэстэ. Гэлгүй яах вэ? Тэр ямар ч асуудалгүй. Тэгээ үнэхээр бас гоё байна. Урилга хүлээж авсан маш их баярлалаа Grimix. За баярлалаа. Энэ нөгөө аюу том шоу тэгээд таныг бас ийм шоуны одоо хөтлөгчөөр ингээд болсон амар баяртай. Тэгээд үнэхээр их респект. Баярлалаа бро. Ерөнхийдөө манай Grimix баг анх удаа манай телевизэн шоунд орж байгаа тийм. Тий. Яг нэг юм ярьчих уу. Тэр нэг би централийн юунд ч орохгүй даа нэг бодол үүсчихсэн. Бодол үүсчихсэн юм аа. Тэгээд тэрийг зур хайлт ингээд товчгоо ярихад би нэг юм видео хийх гээд чинь нэг юм хан хэрэгтэй болоо нэг саарл. За. Тэгээд энэ централийн хан гоё юм байна гэдэг ороод нэг хүмүүнээр нь асуулгаа ийш ингээ зураг авчих болох уу гэдгсэн чинь тэгээд тантай бол холбогддог хөрхөлтэй мэдгүй. Тэгээд яасан чи болохгүй юм байна гэдгсэн. Тэгэхээр дотор за болохгүй байна. Гэтэ централ юунд ч дараа орохгүй дээ. Гэтэ би одоо энд ингээ ирцэн сууж байна. Тэгээд түрүүн танд хэлсэн тэгээ нөгөө тэр хүндлэл ингээ байсан болохоор тэр мэрийг мартаа. Тэр ч үгүйсээ тухайн ил бодлолтой яг жинхнээсээ биш шүү. Тэгээд яварч ирсэн ингээд гоё баярлалаа. Зүгээр бидээгүй шүү. Хэн гисэн бол тоо. Авч болно шүү. Мэдгүй хэн хаагаар байна. Одоо дуртай яав. Тэг ер нь дэвтэ тийш хаан штэ тий. Ханаас болоод их усанд үсэ гэсэн байх шүү. Тэгээ үрж ирсэн маш их баярлалаа та хоёртоо. Тэг үнэхээр гоё байна. Та хоёртой хүмүүс ихэвчлэн хосууд гэж бодоод идэг штэ. Намайг жоохон байхад юм өнөг чон туулай автобусны кондуктор жолооч энтрийг ингээл боддог гэсэн. Тийм бид хоёр сүүлд нэг ярилцчихсан маа. Бид хоёр нэг одоо нэг орчин үеийн ундрмаа бууя хоёр шиг хүмүүс мэдрэмж өгөөд идэв шиг. Зарим нь болохоор бүр завхлан баясгалан гэж хэлсэн. Тэнгүүт ч арай юу лээ гэл. Тийм. Гэхдээ Grimix болохоор насны хувьд надаас айгүй ах. Гэхдээ бид хоёр яг юм ах дүү шиг Grimix яг доор охин дүүгөө би яг дээрээ эгч нартай л байснаас биш ерөөсө ахтай байж ерөөсө үзээгүй. Гэхдээ юу л та. Заримдаа болохоор Чами яг миний эгч шиг л байдаг л та. Тэгээд ягаад гэхээр чийлж юм. Тийм би ер нь Grimix ч нөө дэлгүүртэй. Тэг би дэлгүүрлүүн ингээл ажлын хувцас өмсөөл цэвэрлэгээ юу байна? Их цэвэрлэгээ байна. Хүүхдэд наач тэгэж арчихгүй нөө ажилтд нь наад чиг бокер арчихгүй наач ингээд заагалд нь ингэхгүй гэ би нэг өмнөөс нь яг Grimix-ийн менежер юм шиг. Үгүй нааш хас чинь ингэдэг байхгүй. Наачаа каркас чи ингэн гэдэг чи юу гэдэг чи. Урдуур ороод ингээд нэг жижиг сэжиг юмнуудыг ингээд амжуулж өгцөн байдаг. Тэрийн дараа нөгөө хүмүүнээс асуугаад юу тийм үү. Тийм өмнөөс наачаа бүх юм зогсоо. Тэнгүүд ингээд зарим үед ингээд насаар би ах хэрнээ яг их чим шиг байхгүй байдаг. Энэ түүч одоо ах хүний ухаандалтаа чамаар хамаагүй ажиллаа хийлгэж чинь гэдэг чинь. Тийм байхгүй шүү. Чамайг авах дөөрэ амар хит ам хийгээд наахаа битээ бокер. Тэгтээ Grimix яг нүг надаас ах мэдээж би мэдээж дүү. Тэгтээ Grimix яг өөдөөс ингээ яг би юм ярингууд за энэ дүү юм чаа. Тэ
жоохон бацаан юу ярьдгийн ч юм уу нэг тэгж үрээс хүнтэй харьцдаггүй. Яг би юм ярьж байгаа юм бол яг хүнийг яг хүн юм ярьж гин. Би хүнтэй ярьж гин гэдэг юм гоё хүндлэлтэй миний ярьж байгаа юм амар сайн сонсож би тэр одоо л яг юм нэгдэж тэгэл энэ Tonight Show-ндас орж авах гэж бодсон. Тэгээд адилхан салбарын хүмүүс олон жаргал нэгтэй охоо гэд тэ. Би чамига бас нөгөө хамгийн анх ингээд нөгөө уцаар бичлэг хийгээл яг эхэлж исэн ингээд түүхийн эргээд бас санаж байна. Жохон байхын санаж байна. Гэтэ одоо ингээд бодонгот ямар уцаа авснаа чи гинт ингээд юм амар урам зориг ороод би юу нэггээр ингээд юм контент бүтээ гэдэг тийм сэтэл санаа анх яаж төрсэн гэж чамд. Та нар мэдж байгаа болов би анх уцаараа YouTube бичлэг хийжсэн. Миний хамгийн анхны одоо YouTube дээр орсон бичлэгнүүд дандаа уцаараа хийсэн бичлэгнүүд байдаг байхгүй iPhone 11 гэдэг утас. Ямар гоё юм бэ. Намайг жоохон байхад Nokia л байсан гэхгүй. Тэгээ би нөөний товчлууртай утас барьдаг байсан тухайд тэгээ аав ээж хоёрт хэлээд надаа ингээ утас аваалагч юм би бүр яг алах гад наа. Энд ингээд YouTube гэдэг зүйл одоо жишээл Grimix хийгээд эхэлсэн байсан. Би магадгүй Grimix-ээс inspiration аваад хийчихвэл би яг алчих юм байна да гэж бодоол. Тэгэл гэрээхэндээ нөө тухайд аав ээж хоёр маань ингээд сууж байгаа л би нэг презентацийн тавиал ийм утастай болчихвол энэ утас чи яг ингээд камернаас илүү гэж байгаа аахгүй яа гэж бол баг нэг юм Apple-ийн нэг юм сурчлага би баг аав ээж хоёртой үзүүлээ. Тэгээд аав ээж хоёр надад тэр утсыг авч өгсөн тулдаа одоогийн бас яг энд ингээд сууж байгаа гэж бодож байна. Үнэхээр хүүхдээ сайн дэмждэг ээж аав байсан шүү. Бас амар мундаг гоё санагдаж байна. Ээж аав нараа хүүхдүүдэд дэмжээрэй. Тэгээ амар гоё. Би ихтэй бас Grimix-ийг бодож байна. Ер нь ингээд YouTube channel-ыг анханасаа YouTuber болно гэдээ одоо ийм зорилготой гор нээж хийж ийсэн үү? За яг YouTuber болъё гэж бол бодож байгаагүй. Яг гол санаа нь юу дэсэн бэхээр би ингээд ямар нэг юм ингээд хүнд түгээгээд тэгээд хяналт авч кайф авдаг тийм хүүхдээсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хэлбэр нь болохоор жоохон тухайн үед жоохон копирайттай асуудалтай. Тэгэхээр тухайн үед бас интернет тийм задгаа байсан шүү дээ. Одоо яадаг чинь би одоо нэг channel YouTube channel нээнгүүтээ ямар ч хамаагүй нэг нэр өгөнгүүтээ тэрэн дээр нөгөө хошин шог мөг тавьждаг байсан шүү дээ. Дээрээ хошин шог эсвэл дуучдын дууг ингээд үгтэй болгож тавьж мэйвэд. Тиймэрхүү байдалтай янз янз юм хийдэг байсан. Тэгж жагаад нэг өдөр нэг юм болсон юм а. Тэр нэг хүн залхаа захын ийм хийж болдгоо шүү гэдэг нөгөө нэг оруулсан. Тийм намайг олоод тэр нь болохоор одоо тэр нэг хошин шогнуудыг оруулснаас л болсон юм шиг байгаа юм. Тэгээ ийм юм хийж болдгоо шүү ахын дөө. Сонсч нь доо яхаг. Би мөнгө хэмжлэе гэж бодоод зогсож байна. Хэрэг хөөцөлдөг юм даа дөөмөн тэгээд одоо болно хоёлаа тэгээд за уучлаарай хаа. Нэг хүүхдээсэн шүү. Тэгээд би ойлгосон юм а дараа нь ойлгосон. Тэгээд гинт тэр ярианаас хойш босноо гинт ойлгоод за ер нь ийм өөрөө контент бүтээх ёстой байна гэдэг тийм үзэл бодолтой болонготой яг тухайн үед чинь нэг 13 онд чинь гадны юм ютуберүүд аягүй нэг модонд орж исэн. Тэнгүүт ийм Монголд ийм байвал гоё юм байна да гэдэг. Тэгээ харсан чинь бас тийм тэгээ хэлчмээр хүмүүс аягүй цөөхөн. Яг тийм бүтэн цагийн ажил болгож хийдэг хүн байхгүй. Тэнгүүт би дотроо за энийг бүтэн цагийн ажил болгоод хийж үзвэл гоё юм байна да гэдэг. Тэгээ яг эхэлчихсэн. Тэгээ яг channel энэ. Тэгтээ хүүхэд байсан биз дээ. Тэгээ яаж хийв? Агуу хүүхэд гэж би тэр юу байсан? Оюутан байсан байхгүй. Тэр чинь бас нэлээд том 20 моринст 19 маристайс. Тийм. Би чамайг дандаа ийм гоё хүүхчиг царайтай тэгэхээр Grimix-ийг насыг юу яг мэддэггүй байсан юм байна. сайн хошин шиг явуулахдаа хүүхэд байсан гэсэн чинь мэдүүлгээсээ тэр их орон зөрчих чи юу болж байна. Тэр нь өмнөх нь ихгүй юу? Тэр чинь 3 4 жилийн өмнө бас завсартай л явж байгаа л гэж хэлчихэ. Тэг үнэ нэрээ. Доошлаарай хаа тэгэхээр. Зүгээр тоглосон. Харин тий хийг залгасан X төсөөс залгасан гэж хэлсэн. X төсөөс залгасан гэсэн үү? Тухайн үед бол нэг X төсийн хүн байна гэж залгачихсан. Тэгээд одоо наваг сандуулах л та тэр үед тэгээд миний нэр мессеж өргөсөн. Тэгээд сайн үр дүн төрөхийн тулд сайнарч явна муугарч явна те одоо нэг юм хямлаа нурууны ямаа байдаг шүү дээ хоёр тийшээ өсөрдөг те ингээд одоо буухтаа ингээд зигзаг хийдэг Jackie Chan их гоё үг байдаг бид нар зорилгондоо өрөхийн тулд заримдаа үннийг ч ашигладаг худлыг ч ашигладаг гэдэг үг байдаг. Гэхдээ чи суурчин болж чадсан бол манай хошин урлагийнхан бүгдээрээ талархалтай хүлээж авах байхаа гэж найдаж байна. баярлалаа. Хамгийн гоё зүйл нь хүмүүсийн оюуны өмчт талдахгүйгээр өөрөө бүтээж эхлэе гэдэг тэр санаа чинь чамайг өнөөдрийн Grimix-ийг бүтээх хамгийн том гоё зүйл. Яг тийм нөгөө үзэл бодолтой яг болсон байгаа хгүй тухайд. Тэгээ тэр нь бол хамгийн зөв зүйл байсан баха. Одоо ч гэсэн яг тэрийг ингээд хийж байгаа. Одоо ер нь л аль болох 100% барьж нэл гэдэг нь ядаж өөрөө бүх юм хийдэг тийм байхыг. Үнэхээр чи тэгдэг шүү. За баярлалаа. Бичлэгээ хийхэд би сонсч чи тэр бас ярьжсэн үү бичлэгээ хийх гэрлэгөө бүр амар яаж гүдэг байсан гэдэг. Тэр болохоор юу байсан? Би нөгөө бичлэг хийж эхэлж байхдаа оюутан байсан. Тэгээд манай хичээл нэг хөвчлэн 3-аас тардаг. Тэгээд
гэрлүүгээ амар хурдан очиж бичлэгээ хийх гэж оролддог гэсэн. Ягаад гэхээр манай ээжийн ажил 5 гээд хараад 6-ыг хүрээд ирдэг. Тэнгүүд нөгөө тухайн үед чинь намайг ингээд төсөөлөхгүй шүү дээ. Би ч нэг аймаг даруухан хүүхэд баг нэг юм ярьдгүй ээж нэг гинт өрөөний хаалгыг хааснаа компьютер дээр ганцаар яриад ирэхэд ээж галзуурсан мэн гэж бодсон шүү дээ. Тэгээд тэр аюулаас сэргийлээд за ээжийг ирэхээс өмнө ямар ч юм рекордоо хийгээд бичээд авчи. Эрснийх нь дараа цаг дээр нь эдит медит хийгээд гаргая гээд. Тэр амьдрал нэг жил мэл явсан. Тий. Өдөр болгон. Өдөр болгон нэг хэсэг байсан. Тэгээд зүйлдээ нөгөөдгөндөө бүр ядраа. Тэгээ яг нэг 2-3 хоногийн зайтай болчихмоллоо. Тэр ихтэй амар тийм ирч хүчтэй байсан та. Тий. Догтлол бүр яг гоё ихтэй гэсэн. Бүр Google. Тий, би ингээд Grimix-ийн нэг зургийг үзүүлмээр байна. Оо, Grimix-ийн ийм зураг байна. Ер нь бол ингээд дандаа л хөнгөчг харагдаг. Би одоо ингээд Grimix харахаар дандаа л ингээд хിവэрэл байгаа юм шиг санагддаг. Энэ 2 жилийн өмнөх зураг шүү. Тий, харин тий. Намайг жоохон баг ийм байсан гэдэг шиг те. Тий, ер нь бол чи ер нь амар их хөөхтөө Grimix. Ер нь өөрийгөө тэгж хэлэхгүй ч гэсэн тэгчээ яг ингээд харангуй тийм л юм шиг байлээ те. Тэгээд ялчгүй өвөө юм мэддээ дээр өссөн. Тэгээд ганцхан ачин тэгээд айлын үсэ ганц хөвгт болонгууд тэгэл цаанаас автоматар. Ганц айлгаан зүгт өвөө юм дээр. Тий нөгөө аав ээж Солонгос явцсан. Тэгээд бүр ухаан ороогүй хахад явцсан болохоор ухаан орсон чи эмээ өвөө гээд 2 хүн дээр байж исэн. Тэгэл энэ 2 хүнтэй амьдрах хэрэгтэй юм байна тэгээ бодож ижсэн чи нэг саяных шиг ингээ зураг үзүүлээд өгдөг гэсэн. За энэ аав ээж ярьчин штэ энэ тэргээд тэгснэ ингээ хаяа нэг уцаар ярь тэр их байнга ярьж чадахгүй. Тэгээ нэг сар мардаад нэг ярьдаг гэсэн юм уу. Тэгээдсэн чинь гинт сургуульд орохноос болсон чинь аав ээж иргээд нэг 2 хүн ирснэ. За миний хөө харий гэснэ өөр тийш дагуулдаг. Тэгээд би чаа эхэндээ нэг бишвэрхэд нэг жоохон ингээ бишвэрхэд тэгсэрээ цаанаа авир гоё гацсан. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа тасаад тэгэл шинэ амьдрал эхэлсэн дээ. Оо. Маш сонирхолтой байх шүү. Ер нь тойрын фэнүүд хамгийн галзуу юм одоо бүр ингээд ийм агрессив нэг фэнүүд ийм шиг зүгээр надад санагдаж байгаа байхгүй. Яг бол Grimix-ийн дэлгүүр нэгэн өдрөө бүх юмнууд нь дуусаад тэгэл Чамигийн уулзалт гэсэн чинь бүр юу вэ? 1 км гарын уулзалт байгаа л тий. Тэгээд одоо энэ хүүхдүүд очирсан энэ зурнууд ээж байна. Дэлгүүрийн зураг шүү. 1 км орчилсан тий. Ер нь бол гадуур явхад та хоёрт хамгийн одоо таатай бөгөөд таагүй мэдрэмжүүд нь яг юу байдаг? Фэнүүд тий. Фэнүүд алхам тутамдтай таардаг гэжтэй. Чамигаас асууж байгаа шүү би. Тийш дамжуулах гэж шүү. Ирчээс нь асуучих ихлээр. Янз хүүхдүүд байдаг. Гэтэ хэрвээ үнэхээр таниад хүрээд ирэх юм бол гой уулзаад зураг даруулмаараа дараад тэгээд ямтаж гомдоохгүй би тэр хүүхдэд амьдралд анх удаа уулзж ээч магадгүй шүү дээ. Дахиж ч уулзахгүй байх магадaltaй. Тэгэхээр анх удаа би тэр хүүхдэд сэтгэл төрүүлж байгаа болохоор сайн байна уу гэд гоё мэдлэгээс ахуулаад ер нь яг бичлэгшгэ байхгүй болохгүй ч чаддаг юм л та. Ерөөсөө тийм гадуур энэ муухай царайж мараж байгаа хэцүү шүү дээ. Ярьж авсан юм байл шүү дээ цаа чинь гэж мөр. Нөгөөдг нь ингээ яг үндэ хаягдаж маягдсан ч юм амар үхээ ингээ амар гуццсан юм чинь цаанаас нь тэгээд хараас нэг бодлын эвгүч гисэн тэгээд бас хариуцлага маягийн юм да тий. Grimix-ийн сүүлийн сторийг харсан чи баг чам хүн хит алхуулахгүй л ингээ бүчиж авч ялж шүү дээ. Бид тэр бичлэг хийж байгаа юм. Нэг стори рил байсан. Рил ч гэдэг. Тэр болохоор яг ингээ өөрийнхөө өнцгөөс ингээ бичсэн. Тэгсэн чи ингээ эхлүүрийн драйвер явсан чи хүүхдэд танаа зураг авах болж байгаа. Тэр мэдрэмжийг бас ингээ жоохон хуваалцсал ямар байл гэж бодож хийсэн. Тий. Харин тий. Гэхдээ бидний саналыг ийм гоё дандаа элдгээр нөгөө тоо сая хэлсэн шүү дээ. Дандаа гоё байхгүй бол болохгүй гээд Чамир байрсан Солонгостой чи үнэхээр амар анх удаа ч уулзж байгаа юм дөө тэгээд тэгэж уулзж байгаа чинь маш их баярлалаа. Маа Grimix ингээд хүрээ дээрээ сууж байгааг харсан амар гоё байна. Үнэхээр бас баярлалаа. Маа Чамир амар дараахан. Тэгээд Чамир найз залуутай байлаа. Би найз залуугүй. Чи хэнийг крашж байна? Би нүг Tonight-ийн артлын нөгөө нэг зочид хүлээж идэг өрөөнд би ингээ галзуур ойжсан байхгүй яг үнийг хэлэхэд өө өстө би краш ярьчвал яах вэ болох уу мөн асуучдаг. Чи юм биш үү гэж Grimix наад яах юм байли хоёлаа зүгээр гоё асуусан юмд нь хариуллаа яа гэл. Гэтэ би хариулахгүй ажиллах уу? Өөрөө л мэд. Гэтэ энэ дагаа хүмүүс яг юу гэж бодож байгаа юм? Дандаа гоё ааштай байдаг хүн дээ. Би ч яг нэг айгүй гоё краш гэсэн юм аа. Яг надтай ч яцуу. Тэгээд тухайд угаасаа монголчууд бүгдээрээ л амар дэмжижсэн. Би ч гэсэндээ яг үндэ ингээл крашсан болохоор бараг дэмжиж мэмждэг л байсан л байгаа байхгүй. Бараг та нарт ингээ хэлэнгөө та нар бараг занаач одоо ийм бол тоо. Grimix мэднэ би Grimix ингээд өөртөө бодож олох юм уу те. Бараг тийх юм уу яа мэдгүй яар аим. Хилээ дими хаяад л хэрэг нөгөө яг амар олон фэн
те. Биднээс нээч. Яна тий яг надрал. Ер нь бол гэхдээ өгдөл нь амар тодорхойлж байгаа юм шүү. Тэгээ ер нь ингээ амар олон фэ хөлтөдтэй хүмүүс одоо хэн бэ? Тэгээд би за болидоо гэж яахан крашлах болоо одоо тэгэл найз залуугүй тэгэл байж ин да. Тэгээд орчихлээ. Дараагийн асуулт. За ерөнхийдөө бол та хоёр нөгөө хүүхдүүдийн төрсөн өдөрт өргөдөж очиж ирсэн үү? Би нөгөө өмнө нь нөгөө бас хинээс асууж ирсэн юм аа. Та нараас асууж ирсэн. Тэгээд хүүхдийн төрсөн өдөрт амар очиж дуулж ирсэн, өргөж ирсэн гэдэг. Тэгэхээр та хоёр бол бүр амар их өргөддөг байх л гэж би бодож байна л да. Одоо наад дээр чинь бол таандарт бол айгу даваа тал нь юу гэхээр цааш нь дуучин шүү дээ рэпер. Тэнгүүд очингуудаа ингээд гоё урлагийн намраа үзүүлэх юм уу эсвэл ингээд хиттэй байгаад байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд би ч юм уу чаймын ингээд очлоо гэж бодоход ингээд сайн байна уу? Төрсөн өдрийн минь. За хоол нийцээвэ. Белогийн хувааж нийцээ юм бол тэнгүүд нөгөө хүүхдүүд чинь яг бичлэгнээс харцсан. Яг тэр шигээ бодцсан. Та тэрийг тоглож ирсэн те гэх. Тэнгүүд би өөдөөс нь юу гэж ярьсан. Тийм чи. Та тэрийг идчихсэн те. Тэнгүүд ингээ нэг тийм авкард байдал ер нь айгу үс гэд байдаг. Би ч яг очичл байсан л да. Тэнгүүд сүүлийн үед тэр байдал жоохон ингээ нэг жоохон эвгүй санагдаад. Хувинд нь жоохон тох. Тий. Нэг очоод жоохон хийцгүүрээд ч юм уу. Тийм болохоор ер нь бол очихоо бэлцдэг. Яг таньдаг хүмүүс их тэр бол очдөг л та. Таньдаг болоорой гэхгүй юу те. За чами чихрэн тим үнэхээр тим их дуртай юм. Надад чинь би жоохон дайраад хариулчих уу ганц удаа зоошлаа. Наа чи ингэсэн заяа. Би ингээд ажил мэжлийн шугамаар ингээд хамт мод одоо ингээд одоо өнөөдрөх шиг ингээд уулзсан гот тавгийн чихэр амар хуурайлна. Ингээд ширээ мөрөн дээр байдаг чихрийг ингээд хараад ингээд нууц ингээд ажиллаад гот ингээд нэг идээлээд байхгүй. Би ингээд нэг идэл ингээд болчингууд ингээд идээл. Тэгээ явчаад ирэнгүүт нөгөөтг ингээд тал малдаа орсон. Тэгээ ингээд бүр амар чихрэн дуртай хүн юм бэ гэлээ л дээ. Тэгээ тэрнтэй холбоотойс контент хийдэг юм биш үү тий. Сэнттэй би нүг хөгшрөөд юм ач зээтэй болоод ч юм уу би ингээ хөгшрөөд ингээ ач зээтэй болонгууд миний ач зээнэр ингээ над дээр ирэхдээ эмэм нэр амар чихрэн дуртай штэ ингээд надаа ингээ чихэр авчирч ирж өгдөг. Би яг нэг тийм л эмээ олгох гэж боддог. Тийм эмээнэр байдаг штэ. Яг нөө барбарис идэв тэгээд ирис мэрис идэв. Тэгснэ ингээ цаас мас нэг ивкет талтайстай дахианы гаргаж ирээ. Яг би яг тийм болох. Яг тэгж утсан. Шүдээ яаж хамгаалж байгаа тэгээд? Би шүдээ тэгэл дандаа л угаадаг та. Гэтэ нөгөө ер нь бол хоол идсэн ч гэсэндээ хоолны үлдэгдлээ шүдээ угааж арилгаж цэвэрлэхгүй л бол ус уусан ч ер нь бол ус хэмжээгээр уугах юм бол тэр чинь бас л хор болж байгаа шүү дээ. Тэ бөөрөнд ачаад л үүснэ. Гэх мэтчлэн ер нь бол хоол идсэн ч ер нь чихэр идсэн ч тэ гурилан ямар нэгэн бялуу юу ч идсэн ер нь араас нь заавал тогтмол шүдээ угааж ахыг би бол YouTube-ээрээ дандаа л уугна. Адаг гэжлээ. Надад нэг асуулт байна. Асууж үзээ. Хэлэх хөгч баг. Одоо энэ хүмүүс одоо нэг хүүхдтэйгээ хүмүүжлийг хаяа ингээ та хоёроос нэрдэг штэ тэ. Тэгээд одоо нэг Rocket Band дуу ярьдаг штэ. Энэ хэний хүү аав ээж нь хэн бэ гэдэг шиг. Одоо эцэг эхчүүд хүүхдтэй хүмүүжлийг өөрсдөө л хариуцах хэрэгтэй шүү. Тэгээд хүүхдүүдээ ингэж гоё юмруу ингэж байнга одоо inspire хийдэгт баярлалаа гэж хэлсэн юм аа. Энэ гоё залуу үеийн YouTube руу оролцож байгаа ах нь их баяртай байна л да. Ягаад гэх юм бол та нарын үед бас ингээ энэ ч сүндлэгөөс агаал зогсож байгаа бас атаарах сэтгэл төрж байна л да. Маш гоё боломж, маш том өргөн дэлгэр одоо боломжийг гартаа атгаж төрлөө шүү дээ. Тэ нэг Чингис хаан гартаа нүж атгах төрлөө гэдэг чинь та нар баг гарууц атгах төрж байгаа юм шүү те. Орчин цагт бол гар утас баг хүний эртэн шиг болсон. Одоо утасгүй байх юм бол баг давчтаа л тий. Тэгэнгүүтээ нөгөө бүх юм л нэг дутчаад байгаа юм шиг сэтгэл төрдөг. Тэгээд тэрнийг яах гэж үздэг вэ гэхээр яг та нар шиг залуучуудын гоё нөлөөллийг харах гэж олон залуучууд магадгүй та нараар хүмүүжиж өсөж байгаа баг. Бидний үед хүүхэд байхад бол бас харамсалтай тий. Гэртээ их өрөвдмөр тоглодог байлаа шүү дээ. Шугамын радио сонсож байгаа ганцаараа би цэцэрлэгт явах дурггүй байсныг хэлэх үү, аав ээжийнхээ бүх хувцснуудыг янзлаад энэ тэнд болгоол ингээд ингэсээр байна. Гэтэ нэг л давуу тал байсан. Тэгээд нэг жүжигчин болсон юм шиг байна. Тэр тоглоомноосоо дамжуулаад тий. Тэгээ үнэхээр гоё. Та нарын одоо зинжи тий. Зинжи үе бол гоё. Бид нар ч одоо ингээд 50 гарч гарч одоо нөгөө Зүнзи үе болж. Зүнжи үе байх нэг явчихлаа шүү дээ. Одоо ингээд 70 80 хүрэхээр ах нь сүнжи үе рүү орчих шүү дээ. Тэгэхээр нэг зүйлийг асууя. Одоо ингээд киноны дэлгэц юм уу эсвэл гар утасны цаанаас одоо ингээд бичлэг үзүүлэх хүрэх гэдэг бол зөвхөн үг яриа бас үйл гэхээсээ илүү ахыхан зүгээр үдийн наснаас ингээд харж байгаа. Тухайн одоо оролцогчийн энерги их мэдрэгддэг санагддаг. Тэр энерги нь
Чин зарим ууртаа хүмүүс ингээд юу хийж байгаа юм баг ингээд хажуу төрж ирээд загнаад байгаа юм шиг сэтгэл төрдөг шүү дээ тий. Тэгэхээр та хоёрын хувьд бичлэг хийхдээ тий залуучуудад юу хийх хүсдэг юм? Бас тэр сэтгэл зүгээ яаж бэлддэг вэ? Ганц пост оруулахад л ядардсан байлээ шүү дээ. Ер нь бол тий өдөр 7 хоногт ингээд давт оруулах бол бүр ядаргааны туйл болох юм байлээ. Манай үеийн зүнжигийнхэн бол. Тийм нэгдүгээр тавьдаг юм нь одоо тэгээд entertainment байдал гэж би боддог байхгүй. Тэгээ хоёрдугаар талаараа мэдээж дандаа эерэг юм л үзүүлж харуулъя гэж боддог. Тийм болохоор ингээл дандаа сайн юм бодож л ер нь хийндээ. Тэгэл хичнээн тухайн өдрөд ингээд надад өөрт хувийн надад ингээд онцгой өдөр байсан ч гэсэн ингээд жоохон бичлэгэн дээр эдрийг харуулахгүй ч гэдэг юм. Ямар ч юмсэн ингээл ер нь ингээл аль болох л эргээл байдлаар харуулахыг боддог. Тэгээ тэрний нөгөө сөрөг тал нь ингээд хаяа гадар жоохон готронг явж болохгүй болчиход байгаа. За тэр чинь. Тийм. Зөвлөө. Айта. Би даяахын асуусан асуултанд нэмээд хариулах юм бол нөгөө жүжигчд гээд таны одоо салбар байгаа шүү дээ. Бид нар болохоор жүжигчд бол жишээлбэл ингээд жүжиглээл тэгээ хийх нөгөө эдит мэтэдийн бусад өөр хүмүүс идэг бол яг ютубер бид нар болохоор бүгдийг нь өөртөө хийдэг. Одоо утсаа тавина уу, камера тавина уу гэх бүх зүйлээ ингээд урдталтаа хийж байгаа. Бүгдийг нь өөртөө ингээд хийгээд урдталтаа ингээд нөгөө камерын урдтал өөртөө галзуу салдын шиг ингээд ярьж жагаад тэгээ бүх дүрсээ ингээд авангуутлаа дахиад ингээд суудаг. Ер нь ютубер бидний ялгаа бол бүгдийг нь өөртөө хийдэг гэрээ Аймаа. Хойс одоо ингээд хайртай хүүхдүүдээс хамгийн хэрдэг мессежүүд ямар мессежүүд байх вэ? Одоо ингээд биелчих юм. Шараг цаадорхон олоох л та бараг зэрэг хэлсэн шатан дөө. Зааж да юу за тэрний л 1 2 3 гэж зүгээр хариулаад үзэхөө. За тэгээ. За 1 2 3 танаа гэр хаана гэдэг вэ? Хөвийн амьдралд аюу дуртай хүүхдүүд ч. Тэгээ гэр асуун, дугаар асуун, тэгээ ингээ ээжийнхээ зургийг харуулмаар л тэгээ тиймэрхүү юм мэдчихэд амар хэрнэ. Тэгээ бодоод үзсэн чинь нөгөө хүүхд гэдэг угаасаа л яг тийм цагаахан те яг ингээд сонирхолтой зүйл нь тэр л байгаа даахгүй. Би ч гэсэн жоохон бахта тэгэл тийм юм л бодож л явдаг байсан л да. Тухайн хамтлаг дуучтай ах нарыг доо яахын бас гэр мэрийг хаана гэдгийг. Тэгээ би танай ажлыг мэддэг ш. Тийм үү? Тэгээ юуны 84-ийн урд нэг тийм шүү дээ. Тэгээ би дандаа гадуур нь явал бүх энэ дотор нөгөө ах байгаа ахтай гэ гадуур нэг яваа. Дандаа байжсэн шүү дээ. Ороод ирдэг байж шаа. Энэ ах яг миний алхаж байгаа замаар алхаж байсан байх та гэж бодож байна. Би та хоёрыг бол юу гэж бодож байгаа гэхээр яг одоо бол та хоёрыг бүр яг эд үйлүүгээ ингэж эхэлж байгаа гэж бодож байгаа. Би Гримик ч гэсэн ингээд олон жилийн хугацаанд одоо яг одоо л яг нөгөө хүсэл мөрөөдлийнхаа тэр зүйл рүү ингээд ирж гин. Тэр тусмаа одоо амар олон хүмүүс ойлгодог болсон, адилхан хийдэг болсон. Одоо тэр одоо зүйл дээр байж штэ. Тэгээ амар бахархмаар байна. Та хоёрт одоо ингээд энэ subscribe-уудын үнийг харахаар үнэхээр ингээд те сая Гримигийн яг юм сая баяр хүргэе. Монгол улсын цоор ганц доолсон байна. God Монгол улсын бараг цор ганц сая баха. Гэхдээ би ингээд бодоод үзэн гот хоёр яг жинхэнэ одоо тий одоо яг одоо ингээд тулж хахад жинхэнэ мөрөөдөл чинь яг юу вэ бас тэрийг асуувал гоё санагдаж байна. Мөрөөдөлөө. За би хэлчихв. Би нөгөө байнга яриана байгаа тий. За миний мөрөөдөл гэвэл энэ амар өөрчлөгдөд л байсан юм байл л да. Одоо ингээд бодоод үзсэнгүүт бас хаяа унтахынхаа өмнө боддог л бодол энэ чи. Тэгээд өөрчлөгдөж явж байгаа. Яг нэг зүйл бол өөрчлөгдөөгүй юм билээ. Тэгээд би тэрийг яг мөрөөдлөө гэд ер нь хүлээн зөвшөөрч явж байгаа. Тэр нь болохоор би сансарт нисч үзэх мөрөөдөлтэй. Вау. Тэгээд энэ мөрөөдөл яг айгүй ерөнхий мөрөөдөл болж байгаа юм л да. Одоо жишээ нь сансарт нисхийг бодит болгохын тулд тухайн одоо нэлээд бас мундаг алдартай ч юм уу эсвэл хөрөнгөтэй ч юм уу мэдгүй нэг тийм олон тийм шаардлагууд одоо сүүлийн үед бол байдаг болчиход байна шүү дээ. Сансрын нисгч болдгүй юм бол одоо ирээдүйд нөгөө мөнгөө төлөөд ингээд сургалтанд яваад явц хүмүүс байгаа шүү дээ. Сайн нэг хэд хүмүүс явсан шүү дээ. Тэрнтэй адилхан яг тэр замаар л явах боломжтой юм байна. Тийм болохоор ямар ч байсан урдах ажиллаа ингээд тултал нэгээд одоо тухайн хийж байгаа юмныхаа LeBron James нь байдаа л гэж хүсдэг те. Үнэхээр гоё. Яг ингээд би ингээд чамайг харахаар чи ингээд мэдээж ингээд яг хүсэл мөрөөдөл чи багтахгүй байгаа. Чи бас дэлхийгээс гараад ингээд энэ цэгэр гаргаа гаднаас нь ингээд харах юм бол зөндөө олон хүмүүстэд бас үнэхээр гайхалтай тэр эрэг зүйлийг хөргөнө гэдэг чи би бүр эргэлзэхгүй байна. Баяр хүргэе. Аа гоошин чи бүр бахаа. Би энэ мөрөөдлийн санаж байна. Яг 2 жил өмнө лөө. Яг ингээд хэлсэн л гээд байгаа юм да. Гримикстэй ингээд нэг хүүхд яг миний хажууд хаа тантай ингээд зураг даруулж болох уу гэж ингээд хөрөөд ирдэг байхгүй. Тэгээд би ингээд сонсож байгаа. Тэр хүүхд намайг танихгүй байсан баг л та. Тэгээд гримикстэй очиод ингээд уулзснаа.
Ха таны мөрөөдөл юу юм? Ингээ шууд ингээ гэрэмс ингээд гэсэн чинь гэрэмс би сансарт нисэх мөрөөлөлтэй. Яг 2 жилийн өмнө яг тэгж ярьжсэн юм би яг санаж байна. Тэгээд миний хувьд одоогоор миний яг мөрөөдж байгаа зүйл болохоор ээжигээ 100 наслуулах. Хүүхэд болгоны өсөл хаа. Гэтэ бүр үнэхээр гой сэтгэл хөдлөмөр санагдаж байна. Тэгээд ээжигээ жаргалтай байлгана гэдэг бол энэ хорвогийн бүр хамгийн гайхалтай өсөл хаа бүр баяр үргээ үнэхээр гайхалтай. Өөрөөр бит тогтгоо. Өнөөдөр бидний Dreamix Channel-аар